Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хормын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно. Хаан хормонд өргөцсөн хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээсэн боловч тэд эрхийг хүссэнгүй. Тэр дахин өргөцсөн хүмүүст зоогийг бэлтлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлтлээ. Хормонд морлон ир гэж хэлгээд өөр боолуудаа илгээв. Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж нэг нь тариан талбай руугаа, нөгөө нь ажил руугаа явв. Бусд нь хааны боолуудыг барин авч доромжлон гутаагаад алжээ. Хаан уурлаад цэргүүдээ илгээн тэдгээр алуучдыг хөнөөгөөд хотыг нь галдан шатаав. Тэгээд тэр боолуудаа хурим бэлэн боллоо. Харин өргөцсөн хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж таарлцсан болгоно хормонд морлон эрхийг өргөхэд тэдгээр боолууд гудамжинд гарч таарлцсан сайн муу хүмүүсийг бүгдийг цуглуулв. Хормын танхим зоогийн зочдоор дүүрчээ. Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хормын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад түүнд анд минь чи хормын хувцсгүйгээр хэрхэн энд орж ирв гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан зарц нартаа түүний гар хөлийг хүлээд гаднах харанхуй тай тэнд тэр уйлж шүдэ хавирах болно гэж хэлжээ. Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.